Амен. Эцэг алдарш болтугай амен. За тэгээд цуглаанда тавтаа морил тэгээд тавхныг бурхан эвэх болтугай. За тэгээд бурханы үг одоо бидний хувь заримдаа цагаа олоогүй юм шиг. Гэхдээ бурханы үг дандаа байгаа онжидаг. Өнөөдөр бас байгаа онох болтугай. За тэгээд Библийн одоо апн дээр тий одоо ариун Библитэй апн дээр өнөөдөр гарч ирж байгаа өнөөдрийн ишлэл нь болохоор Лукийн 1-р бүлгийн 37 дээр Бурханд боломжгүй юм гэж нэгч байхгүй гэж хэлсэн юм а гэж. Энэ үгийг хэн хэлсэн бэлээ? Хэн хэлсэн бэлээ? Есүс хэлсэн байгаа. За өнөөдөр би та бүхэнд жоохон сонин сэдвэр хаалцсан. За темперамент гэж юу гэсэн үг вэ? Темперамент. Өвний одоо арын шин гэлж байгаа тийм зан арын шин гэлж байгаа. За тэгээд ер нь ийм арын шинтэй байх хэрэгтэй юу? Эсвэл өөрчлөгдөх ёстой юу гэсэн сэдвэр хаалцах гэж байна. За хүн бүрт арын шин байгаа. Хүн болгонд арын шин байгаа. За та бүхэн ер нь анзаарч ирсэн үү тийм? Зарим хүн төрөлхийн юм дүлгөөн, тэгээ зөөлөн, зарим нь хуурц юм, зоримог, шийдэмгий, зарим нь юм дотгошоогоо, тайван тий, зарим нь илүү гадагшаага бүр ингээд нэг ирчилсэн тийм хүчтэй. Тэгээ хүмүүсийн арын шин ямар олон өөр янзтай одоо ямар өвөрмөц болохыг бид нар бас иргэн тойрондоо хардаг ба. За бас ингээд энэ нь жоохон буруугаар иргэсэн тохиолдолд бол ер нь бас буруу харагддаг тийм үнэхээр буруу харагддаг. Хин ч энийг зөвтгөх аргагүй нэг тийм байдлаар буруу харагддаг. За тэгээ одоо жишээ нь нэг түргэн зантан уурлаад өнгөрлөө гэж бодоход бид нар тэрийг юу гэж харддаг вэ гэхээр нэг за энэ угаасаа л юм дээ гэж ингэж хардаг. За тэгэхээр сүмийн амьдрал ч гэсэн энэ бас их байгаа. Тэгээд энэ тэрний арын шин л угаасаа юм гэл. За хэн нэгэн их чимээгүй байгаад байвал энэ угаасаа л ингэ төрцөн хүн юм гэж бид нар их ярих дуртай. За гэхдээ Монголын зүүр үг байгаа. Гин биш занан юм аа гэд ингээд ярих юм байна тийм ээ. Нэг хүн таны юм хулгаалаад авчиж. Тэнгүүд энэ нүгэл үлдээгөө зүгээр угаасаа л юм хулгаалдаг тийм зантай ингэж яривал эн чинь зөв сонсогдож байна. Энэ буруу сонсогдож байгаа шүү дээ. Буруу юм хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг юм үг байдаг. Гимн хаана? Гимшил нь хаана? Юу лээ? Гимн юу гэнэ? Уурда, гимшил нь хойно гэж юм зүрэг байдаг тийм ээ. Тэгээ яагаад энэ үгийг хийлээ? Төрүүлээд буруу юм хийчгээд тэгээ дараа нь би буруу юм хийчихгээ. За хүн алчхаад дараа нь хичнээн уйлаад нэмрэг өчтөр чинь хүн алсын гэмт хэрэг хийчлээ шүү дээ. Энэ шиг бид нар заримдаа уурандаа ямар нэгэн балаг тарьчгаад тэгээд дараа нь гимшээд суух гэдэг бол бас тун таатай зүйл ерөөсөө биш байгаа. Христэд итгэгч хүмүүсийн хувьд яг ийм байдал нь одоо гимн урдаа явж байгаа, гимшил нь араас нь явж байгаа. Ийм байдал нь биднийг үнэхээр бас нэг томоохон зүйлийг өөрчлөгдөх ёстой байгааг бидэнд сануулж яадаг. Бид одоо арын шиндаа хөтлүүлж амьдрах ёстой юу? Үгүй бол энэ нь одоо Христээр өөрчлөгдөх боломжтой юу гэдэг асуултыг өөртөө тавих хэрэгтэй. За Марк 10-р бүлгийн 27 дээр Есүс тэднийг хараад энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр Бурханд бүх зүйл боломжтой гэж хэлсэн байна. За түрүүн Лукийн 1-ийн хэдгэлээ 37 дээр байсан бол энэ Маркийн 10-27 дээр Бурханд бүх юм боломжтой гэж хэлж байгаа. Заримдаа яг би ч гэсэн бас тэгээд явж л байдаг л да. Нэг 10-д насандаа өөрчлөгдөг бол дараа нэг 40-од насандаа нэг өөрчлөгдөх боломж. Тэгэл өнгөрөө гэж ярьж суудаа надад байгаа. Гэхдээ ингэж хэлэхдээ би бас Бурханы энэ үгийг бас зөрчиж байсан юм байна гэж би харж байгаа. Бурхан бүх зүйл боломжтой. Хэнийг ч хідэд ч өөрчлөх боломж түнд байгаа. Тэр бол хүч чадалтай нэг юм амен. Тэгэхээр арын шин гэдэг зүйл Христэд итгэгчдэд байсаар байх зүйл мөн үү? Эсвэл Христийн зан чанарт бүрэн уусаж өөрчлөгдөх ёстой юу? Сүм чуулганыхан болон хувь хүмүүсийн амьдралд мөн харилцаан дээр нь, үйлчлэл дээр нь бас сүнслэг өсөлтөд нь ч гэсэн маш хүчтэйгээр нөлөөлж бүр доош нь уруу татсан ийм бодиттой асуудал учраас бүгдээрээ Библийн дагуу бодит хариултыг хайцгаая өнөөдөр. Бурхан биднийг зан арын шинтэй бүтээсэн гэж Библиэлд байгаа. За Библийн үндслэл нь юу вэ? За бид нар бүгдээрээ Бурханы бүтээл байгаа.
За одоо дуулал номын 139-ийн 14 дугаар ишлэгийг унших юм бол би аимшигтай болоод гайхамшигтайгаар бүтээгдсэн гэж бичсэн. Тэгээ нэг тэгж тиймэрхүү аран шиг гаргаж байгаа хүнийг би харсан. Бурхан намайг аимшигтай бүтээсэн учраас чи надаас айж яваарай гэж одоо ариг тэгж аран шин үзүүлж байгаа хүнийг би харсан. Энэ бол буруу юм аа. Энэ юуны тухай яриад байгаа гэхээр бидний биеийн бүтцийн тухай ярьж болно. Тийм ээ? За тэгээд бас оюун ухааны тухай ярьж болно. Авьяас, зан аран шин энэ бүгдийн тухай ярьж болно. Энэ болгоныг Бурхан бүтээж өгсөн байна гэсэн. Бидэнд өгсөн байна гэсэн. Тэгэхээр хувь хүнний болгоныг Бурхан яг өөрийнхөөрөө бүтээсэн. Хувь хүн болгонд өөрийг гисэн юм зан аран шин байгаа үнэ. Энэ анхандаа бол сайн зүйл байжээ. Харин гим нүглээс болоод энэ гажуудсан. За одоо та бүхэн төсдөө ингээд нэг дүрслээд үзтээ. За ингээд бодохдоо үйлдэхдээ нэг түргэн хүн бай гэж боддог тийм ээ. Ухс идэх хүн байдаг штэ. Хүй ингээд нэг юу ч хамаагүй хийдэг хүмүүс байдаг штэ. Яг тийм хүн бай гэж боддог. Тэгсэн тэр хүний амьдрал одоо тэр хүний одоо энэ зан аран шинд нүгэл яаж нөлөөлж яах нөхдөр догшин ширүүн байдлаар илэрч болно. Тийм ээ? Нөгөө түргэн зангаа бүр ингээд аимшигтай мухагаар илэрхийлж байгаа байдлаар ингээ уруу өөрчлөгдсөн байна. За дотгошоо дуугүй юм чимээгүй хүн байдаг хүний энэ байдал нь гим нүглээс болоод юм айц хүүд санаа зовлон баригдсан юм уу эсвэл хит тусгаарлагдмал байдал те зөвхөн амин хуваа хичээсэн байдал руу уруу болж өөрчлөгдсөн. За эрч хүчтэй хүний хувьд тэгээ гим нүгэл яаж нөлөөлсөн гэхээр одоо нөгөө юм хүлээцгүй юм төвчээргүй байдлыг гарч байгаа. Хүний үгийг ингээд дуусгадгүй нэг тийм аран шиг хүнээс гардаг штэ. Өөрийгөө өмөрхөө өөдөөс нь тачгнаалдаг. Энэ гим нүглээс үүдэлтэй маа. За тэгвэл дүлгөө ийдэг зантай хүн байсан бол гим нүгэлт байдлаас болоод зориг муутай магадгүй жоохон итгэхгүй тийм байдалтай ч болсон байж болох юм. Энэ бүхэн уруу өөрчлөлтийг авчирч байгаа. Бид нарыг доош нь татдаг зүйл. Тэгэхээр бидэнд зан аран шин өөрөөсөө гэсэн зан аран шин байдаг ч гэсэн энийг хэрвээ бид нар нүгэлд өгөх юм бол биднийг доош татаж уруу болгоно гэсэн. Энэ бол та бидэнд бүгдэнд нь халтаа гэдэг шүү. Тэгээ түрүүн хэлсэн юунд нөлөөлдөг гинэ? Бидний хүмүүстэй харилцаан дээр нөлөөлнө. Нэг. Хоёрдугаарт нь Бурханд үйлчлэх болон бусдын төлөө үйлчлэл дээр бас нөлөөлнө. За манай хоёр юуник айгуу чанга сонсогдоод тийш. За тэгэхээр ерөөсө бас сүнслэг өсөлтөнд нь нөлөөлж байдаг гэсэн. Нэг зүгээр л нэг хүнтэй нэг муудалцсан ч юм уу эсвэл өөрийнхөө нэг юм нүгэлтэй чанараасаа болоод хүн сүнслэг өсөлтөндөө анхаарал тавьж чадгаа болчихно. Ерөөсө сүмд явахгүй болно, Бурхны үг уншихаар нэг амттай биш санагдана. Тэгээ Библи уншихтаар дандаа нөгөө өстөө нэг муудалцсан хүнийхэн зан төрхөн нүдэнд харагдаад болтгоо. Ерөөсөө тэр хүний тухайд Библиэлд бичигдсэн юм шиг ингэж харагдаад болтгоо. Тэгээд юм Библиэтэйгээ харьцахгүй ийм байдал руу хүрж байгаа бол нөгөө Бурхны амьд өгч хүний сүнсийг тэжээж идэг учраас сүнслэг өсөлтөнд нөлөөлнө гэсэн. За өөрөөр хэлбэл зан аран шин өөрөө нүгэл биш. Гэхдээ гим нүгэлт байдал зан аран шинд нөлөөлж муу үржимсийг ургуулдаа гэж хэлгээд байна. Тэгвэл Христэд итгэгчид хуучин хүнээ буюу энэ одоо муухай зан аран шинтэй тэр хүнээд бид нар тайлан хайж шинэ хүнийг өмсөх ёстой гэж шинэ гэрээнд хэлсэн байна. За энэ дотор би та бүхэнд 3 зүйлийг хувааж хэлэх юм. Нэгдүгээрт нь Библи бидэнд нэгэн тушаалыг маш тодорхойгоор хэлж өгсөн. За амьдрал чинь урдын хэв маягт хамаарах залмихийн тачаалын дагуу ялзарч байгаа хуучин хүнээ тайлж оюун санааныхаа сүнс дотор шинчлэгдэж үнний зөвхт байдал ба ариун чанар дор тийм ээ үнний зөвхт байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс гэж хэлсэн ба. Амен гэж хэлэх юм байна уу? Энэ Эфес хотынд бичсэн захидлын 4-ийн 22-оос 24-д бичсэн ба. За дахиад харъя. Амьдралын чинь урдын хэв маягт хамаарах юм зайлмих бузруу булаа тэр тачаалын дагуу ялзарч байгаа. Тэр ялзарсан хүнээ гэсэн үг шүү дээ. Угаасаа өөхөх тавилантай болчихсон гэсэн утгатай. Тэгээ тийм хуучин хүнээ тайл гэсэн байна. Тайл гэдэг. Тэгээ таслал тавьсан. Тэнгүүтээ энэ дотроо шийдвэр гаргах. Тийм ээ.
Тэгээд оюун санааныхаа сүнс дотор шинчлэгдэж үнэний зөвхт байдал ба ариун чанар дор. Тэ? Одоо үнэний зөвхт байдгаар чинь Библи буюу Бурхны үг бидэнд хэлж байгаа тэр зөвхт байдал өөрийгөө өгөх тухай ярьж байгаа. Тэгээд дээрэс нь ариун чанар дор гэдэг нь бид нар ариун амьдрах тухай ярьж байгаа. За тэгээ үүний дагуу ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн тэр шинэ хүнийг өмс гэж хэлсэн байна. За энд юуг өгүүлж байна вэ? За бид нар одоо жишээ нь ингээл заримдаа нэг тийм байна л да. Би угаасаа л ийм хүн учраас те одоо намайг одоо хин ч юу ч өөрчлөх боломжгүй гэж ярихынхаа оронд тийм ээ би угаасаа л ийм гэсэн арын шингаа бид нар шүтэх ёсгүй. Харин Христийнхээр тийм ээ Христийнхээр тэгээ Бурхны үгийн дагуу Христийнхээр хэлбэршүүлэгдэхийг Бурхан хүсэж байт юм аа. Нөгөө хуучин хүнээ бид нар шүтдэг тэр байдлыг хаях хэрэгтэй байна шүү дээ. Энд чинь бидний хуучин шүтэн гэсэн үг. Бид нар чи өөрөө өөрийгөө л бодоод амьдраад яваад байлаа шүү дээ. Бүхэл юмыг өөртөө наах гэсэн байдалтай амьдрсан. Энэ буруу байсан гэдгийг Библи хэлээд байгаа байхгүй. Тэгээ тэр хуучин хүнийг тайлж хааж тэр шүтэнээ бид нар хаях хэрэгтэй байхгүй юу? Өөртөө гэсэн болгон тэр шүтэнийг би гэсэн шүтэнийг бид нар орхих хэрэгтэй болно. Одоо харин бид нар Христийнхээр дамжуулан Христийнхээр Христийнх шиг хэлбэршүүлэгдэхийг л Бурхан хүсэж байна гэсэн. Эзэн Бурхан зан чанарыг тань шин зориг бүхэн Христийн дүр төрхтэй болтол нь өөрчлөхийг хүсэж байгаамаа. Хоёрдугаарт нь Бурханыг тушаал өгсөн нэгдүгээрт нь тийм ээ. Энэ нь болохоор шин хүнийг өмс гэсэн. Хоёрдугаарт нь ариун сүнсний үр жимс бол Христлэг зан чанарын хэмжүүр болж байт юм аа. Та одоо өөрийгөө би сүмдээ одоо би христчин гэл хүн гэл өөрийгөө хичнээн тодорхойлоод та LinkedIn дээр, Facebook дээр ингээл янз бүрийн ижил хунар шеэрлээд янз бүрийн видеонууд ягаал янз бүрийн аргументтэй одоо асуудлуудтай маргалдаад ингээл хин нэгнтэй ингээл маргалдаж хэрэлдээл яваад яг цагаад болсон чи та хэнийг ч хайрладгүй, хинч зөөлө ханддаггүй, хэнийг ч уучлж өршөөж чаддаггүй бол таны дотор Бурхан байгаа гэдгийг харах боломж байхгүй. Таны дотор Бурханы ариун сүнс байна гэдгийг харах боломжгүй байна. Тийм ч учраас 1-р Коринтын 13-р бүлэг дээр юу гэж бичсэн байгаа лээ. Та ингээд өчнөө янзын хар хилээр арж, иш үзүүлжтэй, гайхамшгийг бүтээж, бүр уул хадыг ингээд нүүлгэх тийм авьяас чадал хүчтэй байсан ч танд хайр байхгүй бол энэ болгон чинь хоосон юм а гэсэн. Би Христэд итгэж, би учиргүй ингээд олон жил Христэд итгэж байгаа. Би одоо нэг юм пастор хүн байна. Би ийм хүн байна гэж яваад байдаг энэ маань гэрэл. Яг нэдэр дээр тусан чи хэнийг ч хаарлдгүй, уучлдаггүй нэг майн гурил байл яг. Бүх юм Христийн нэрийг гэрэлтүүлэхийн оронд гурилтуулж явж байвал яг. Тэ? Энэний тухай ярьж байна гэсэн. Бидний зан арын шиг хэрвээ гим нүгэлтэйгээ хутгалдаад нөгөө хуучин хүнээ бид нар шүтсэн хിവэрээ байвал бидний амьдралд ийм зүйл бол бидний амьдралаас Христийг харах боломжгүй гэсэн. Тийм учраас Бурхан өөрийн ариун сүнсийг өгсөн. Тэгээ Эфес 5-р бүлгийн 22-оос 23 дээр харин сүнсний үржимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн зан өөрийгөө захирах юм а. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй маа гэсэн байна. Би ягаад энэ сүмдээ инрэл гэж нэрийг анх сонгосон гэж бодчих. Өөрөөсөө одоо Христ итгэлийн амьдралын одоо энэ 30 гаруй жилийн түүхэнд би өөрийнхөө бодлож авсан төрөд хүмүүс ерөөсөө ингээд намайг шууд хайцсан юм шиг мэдрэмж надад төрсөн яг тийм байх үед Бурхны үгийг уншиж явахдаа би нэг Библиэлд ялангуяа хуучин гэрээн дээр эзэн бол сайн, түүний инрэл хайр мөнхийн гэдэг үг хичнээн удаа давтагдсан болохыг би анзаараад би өөрөө ирэхгүй чангаар уйлж ирсэн. Бурхан минь та бол үнэхээр инэрдэг Бурхан. Би өөрийгөө яаж харж байгаа биш. Та намайг өнөөдөр хэрхэн харж байгаа гэдэг чинь таны үгээр надад хэлсэн учраас би тайвшрлыг авч байна. Танд би үйлчлэнэ гэж шийдвэр гаргаж ирсэн ба. Тэгээд дараа нь би бас нэг үйлчлэл дээр бас хүмүүст нэг шахагдсан үе надад гарсан. Тэгээд тэр үед хүмүүс ямар сонин одоо сүмдэр хамгийн их амин Есүс гараа өргөөл, магтаал, цогцоол гэдэг хүмүүс яг хүн үзэн ятгаараа ямар аимшигтай муухай тийм одоо evil болтیں۔ Тийм ээ. Тийм буг чөтгөр шиг болтیں۔ Тэрийг анзаарсан. Тэр үед дахиад надаа яг нэг хэцүү байх үед
эзнийхээ үгийг бариад суухгүй дахиад нөгөө эзэн бол сайн, түүний инэрл хайр мөнхийг гэдэг үг дахин давтагдаг хэлсэн. Эзэн одоо ч гэсэн надад сайн хэвээрээ байгаа. Тэгээд түүний инэрл хайр мөнхийн юм байна гэдэг ийм ишлэл миний зүрх сэтгэл дотор орсон учраас инэрл гэдэг нэр чинь энэ сүмийн юм уу? Энэ дотор байгаа инэрл нэртэй хүмүүсийн тухай биш. Бурхны тухай ярьсан байхгүй. Бурхны зан чанарын тухай байхгүй. Тэгэхээр энэ чуулган хэрвээ хин нэгнийг хайрладаггүй, бид нар хин нэгэнд инэрл хайр үзүүлдэггүй бол Бурхныхаа нэрийг бид нар буруугаар муугаар дуудуулна гэсэн. Бидний арын шин инэрдэг биш байх юм бол энэ үнэхээр буруугаар явж байна гэсэн. Тийм учраас бид нар өөрчлөгдөх ёстой гэсэн. Тэгэхээр эзэн бидний сул дорой байдлыг сайн ойлгодог. Сая энд гарч байгаа энд гарсан байгаа энэ Галат 5-ын 5-аас 5-ын 22-оос 23 дээр гарч байгаа энэ ариун сүнсний үр жимсний тухай хэлэхдээ энэ нь Христ Есүст манд байдаг зан чанарын тухай ярьж байна гэсэн. Тийм учраас Библиэлд энэ Паул багш юу гэж хэлээд байна гэхээр Бурхны хүсэл нь та нарыг Христийн дүр төрх рүү өөрчлөх юм а гэж хэлээд байгаа байхгүй юу? Энэ хоёр холбогдож байна одоо. Христэд байдаг зан чанар юм бол яг тэр зан чанар руу биднийг өөрчлөх нь Бурхны хүсэл байгаа байхгүй. Тэгвэл заав айз Бурхны хүслийг яаж мэдэх вэ? Бурхан юу хүсээд байгаа юм бол түүнийг л хийчихвэл Бурхан надад сайн хандах юм шиг бид нар бодоод байгааз хамгийн түрүүнд энэ үр жимснүүд бидний амьдралд цогцлоод Бурхан хамгийн ихээр баярлах байхгүй. Амен. Эдгээр үр жимс нь биднийг ингээд нөгөө зүгээр ангаад хүлээж идэл ингээ хар аяндаа ингээл бий болоод бидний нүдэн дээр ингээл бүрстаа ингээл бүрэлдэн цогцлол ингэн гэж бодчихвол үгүй ээ. Энэ нь Бурхны нэгүслэр бидэнтэй хамт байгаа Бурхны ариунаас ариун сүнсний ажил юм аа. Бид нар хуучин гэрээний хамгийн анх гарч байгаа түүхийг мэднэ. Адам Ева хоёрын түүх тийм ээ. Анхны гэрүүл, анхны хүмүүс, бидний одоо өвөг дээдс. За тэгээд тэр хоёрын хийсэн нүглийг тавг мэдчихэж байгаа. Бурхны битгий хүрээрээ гэсэн модноос очоод тэгээ сайн мөг мэдүүлэгч модноос очоод жимс итчихсэн. За Бурхан ингээд тэр жимсэн дээр гороогоол уурлаал те өстө нэрээ би итгэх байсан юмыг та нар ингээд аваад идчихлээ. Миний юм идчих. Одоо нэг гэртээ хэрүүл хийж байгаа юм шиг те. Надад тавьсан хоолыг хий идчих гэж байгаатай адилхан юм хэрүүл Бурхан ерөөсөө хийгээгүй. Тэдний гаргасан үйлдэл нь угаасаа юм булчимгүй үйлдэл байсан. За ямар үйлдэл вэ гэхээр би тав нэг бүр товчхон тайлбарлах гэж орлоо. За сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идээдэл хэрвээ тэд нар сайжирсан Бурхан шиг болцсон бол бидэнд их амар байх байж гэж бодож болно л доо. Харин Бурхан анханаас нь биднийг одоо өөртөө хамт алхаж, амьдарч, дагаж байхад нь өөрийнхөө ариун сүнснээсээ эдгээр жимс, үр жимсийг бидэнд цогцлоож өгөх байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэр модны жимснээс аваад эдсэн идээгүй Бурхны тэр оршихуй дотор байхдаа тэд энэ зан чанаруудаар одоо дүүрэн болох байсан учиртай байхгүй юу. Тэгэхээр түүнээс бол хүн яасаг гэхээр зүгээр л одоо товчлчээ. Уртудаа амьдраад ингээл хүлээгээд байх хооронд очоод тэр жимснээс нь авч идэл сайн болчихдаг юм бол тэгэл сайн болчихъя гэдэг л алхам хийсэн байхгүй юу. Гэтэл хүмүүс бид нар үргэлж Бурхангүйгээр өөрсдөө ямар нэг аргаар төгс болох гэж хүсдэг. Тэгээ энэ нь төгс болох тухай биш. Төгс нэгний хүсэлд нийцүүлэх тухай ярьж байгаа. Түүний биднийг амьдруулахаар бэлдсэн тэр газарт хэрэгтэй зохистой зан аран шин төлөвшөлтийн тухай ярьж байгаа хэрэг юм аа. Амен. Одоо жоохон хүүхд ингээл нэг баг бахад тэдэс нэг юм хоолунд ингээл тавьчихаал эсвэл нэг чихэр мөхөр ингээд ширээн дээр тавьчаад битгий хүрээрээ гिचгээд гараад явгоо тэр хүүхэд хэр удаан дисгөө. Ингээ харсан чинь нэг нэлээд хідэн чихэр байгааг харчаад нэгийг авчихад юу л дундраа ажгаад нэгийг аваа итчихнэ. Яг хоо тэр аав ээж нь тэр хүүхдэд өгөхгүй гэж байгаадаа биш. Тэр хүүхдэд ер нь бол одоо дуулгуурлал итгэмжтэй байхыг зааж өгөх гээд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхэд энийг зөрчигдөө зөвхөн өөрийнхөө төлөө л хийж байгаа. Түүнээс үнийг өөрийнхөө төлөө сайн юм хийж гин гэж бодсон. Гэхдээ энэ нь өөрт нь бас юм хортой зүйл байгаа. Үүнээс хойш дандаа худлаа ярих, бас дараа нь хулгаагаар авах зэрэг асуудлууд зөндөө гарнаа да энэ. Аажмаар энэ дамжирна. Гим нүгэл яг л ийм байдлаар бидний амьдралд орж ирсэн байна. 3 дугаарт нь
За би эхлээд энэ нөгөө Христэд итгэгч нар хуучин хүнээ тайлж шинэ хүнийг өмсөх ёстой. Тэгээд энэ дотор нэг 3 зүйлийг бид ярина гэсэн. Нэгдүгээрт нь Бурхан бидэнд нэгэн тушаал өгсөн нь Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөөрэй, харин хуучин хүнээ тайлаарай гэсэн. Хоёрдугаарт нь Бурхан ариун сүнсний үр жимсийг бидний амьдралд ургуулж өгөхийг хүсдэг. Энэ нь ариун сүнсний хийдэг ажил юм аа. Энэ нь Христэд байдаг зан чанар. Тийм учраас Бурханы хүсэл юу вэ гэхээр бидний Христийн дүр төрх рүү өөрчлөхийг хүсдэг гэж ингэж хэлсэн. Гуравдугаарт нь Бурхан бидний зан арын шиг арилгаж устгахгүйгээр харин зөвхт байдал тийш чиглүүлж, төлөвшүүлж, төгөлдржүүлэхийг хүсдэг юм аа. За ингээ одоо нэг юм өөрт нь байгаа нэг юм зан байна шүү дээ, тий. Зан арын шин байна. Өөрийн гэсэн нэг хүн байж, Бурханы бүтээсэн хүн байж. Тэрийг ингээд бүр ингээд эвдээл, байраал ингэхийг Бурхан хүсдэг. Харин буруу болсон, буруу чиглэлтэй болцсон байгаа учраас энийг нь өөрчилдөг гэсэн үг. Зөв зөв рүү чиглүүлж өгдөг гэсэн үг. Тэгээд ингэхдээ тэр хүн зөв зөв рүү Бурхан руу эргэхдээ дуулуурлахыг бас Бурханыг дагаа тэр нь хэрхэн ёроолтой амьдрал болохыг амсдаг гэсэн утгатай. Тиймээс нүгэлт бидэнд тэ Бурханы нэгүслэр түүний ариунаас ариун сүнс бууж ирсэн байгаа. Бидэнд туслахын тулд. За ингээд нэг зүйлийг бодж үзье. Бурханы ариун сүнс хэрв тэ тухайн хүнд ингээ хурж өөрчлөхөд за түргэн зантай хүн яаж өөрчлөгдөх вэ? Нөгөө амар түргэн ууртай нөгөө хүн чинь зүгт байдал юм шударгын төлөө зоригтой дайчин болж болно. Дотгошоогоо юм дуугийнхан нэгэн илүү их хүм боддог, залбирдаг, Бурханыг сонсдог, тий бас бусдад ингээ зөвлөгтэй, сууртай, тийм хүчтэй нэгэн болж болно. Нөгөө эрч хүч энерги нь багтаж чадсан ийм хүн бай гэж бод. Тэр хүн нөгөө энийг буруу ашиглаад хүн амтан цохиж аваад хүнтэй хэрэлцэж муудалцаад байдаг гэсэн бол Бурхан тэрийг өөрчлөөд ариун сүнс түнд хүрэхэд юу болох вэ? Бурханы хаанчлалын төлөө хүчтэй манлайлагч болж болно. Бурхан таны сул талыг гимшин эргэхэд хүргэж бас хүчрхэгжүүлэхдээ өөрийн алдрын төлөө таныг хэрэглэх болно. За нэг юм Христэд итгэгч нарт юусоо байж болохгүй. Юу гэхээр би угаасаа л ийм хүн шүү дээ. Гээд ингээд хэдэн 10 жилээр сүмд сууж байгаа хүмүүсээс байгаа. Би угаасаа л ийм шүү дээ. Пастора мэдээгүй юм уу? Ингээд сууж. Тэгэхээр энэ бол Христэд итгэгч хүний хувьд хэлэх өөрийгөө өмөрөх шалтгаан юусоо биш юм аа. Би анх бас жоохон ойлгодгүй байсан. Сүмд явж гисний дараахан би ч баслаа нэлээд нэг юм жоохон нэг өөрийнхөө гадаад үзэмж тэгэл хэл яран дээр нэг анзаардаггүй нэг юм хайнгтай гадсан тэв. Тэгээ манай нөгөө пастор ахлагч нар ингээл хэлнэ. Чи нэг жоохон тгээж ингэж гэл тэгэхээр яагаад хүн намайг оролдоод байгаа юм те. Би ингээ өөрийнхөө Бурханы өмнө л ингээл таалагдаа явж байхад болоо гэж. Тэгээ тэр чинь Библийг сайн уншдаггүй байсан байхгүй. Библийг уншаад эхэлсэн чинь юу болсон гэхээр Бурхан таалагдна гэдэг чинь тийм амархан зүйл биш байгаа байхгүй юусэн. Тэ? Нөгөө нэг хүмүүсийн гим нүгэл гэж боддог зүйлийг хийхгүй л бол би Бурхан таалагдана гэж бодсон чинь худлаа юм байна шүү дээ. Бүр тэр чигээрээ бид нар юу ч хийсэн Бурханд яг үндэ бол таалагдахгүй. Тэ? Яг үнэндээ. А гэхдээ Бурхан юу бидний бас нэг зүгээс юун дээр илүү тэ бидний юун дээр өргөлт өгөөд тэр баярлдаг бай. Нөгөө Есүс хэлсэн байгаа шүү. Газар дээр нэгэн хүн гимээ гимшихэд л Тэнгэрийн улсад найр наадам болчиход гэж. Бөөн баяр хөөр олж чаддаг гэж тэ. Найр наадам гэхээр бид нар зүгээр ууж идэх тухай шүү дээ. Баярлаад бүжиглээл нэггүй буруу замаасаа хэрэглээ гэж баярлж байгаа тийм байхгүй. Тэнгэрийн элчнэр баярладаг гэсэн. Бурхан баярладаг гэсэн. Тэгэхээр энэний тухай ярьж байна гэсэн. Тэгэхээр би угаасаа л ийм хүн. За намайг дагаад хэлээрэй. Би угаасаа л ийм штэ. Чанга хэлэлтэй тгөө. Би угаасаа л ийм л дээ. Гэдэг бол бидний өөрийгөө өмөрөх шалтгаан биш ээ. Ерөөсөө биш ээ. Амен. За өөрийн аран шингаа бид хаацаалгатай хилдэг эсвэл дотроо тээдэг бодол бол яг юм ба. За одоо нэг англиар нэг hot tempered гэж ярьдаг шүү дээ тий. Энэ ер нь одоо монголоор энэ ер нь нэг халуун юу гэх юм те. Нэг цусны буцалсан хүн гэсэн утгатай. Айгу төргөн юм хүмүүс байдаг шүү дээ. Юм л ал чи юу гэдэг юм ингээл эхэлдэг те. Тэгээ юу ч болж байгаа нь тэр хамаагүй. За тэгэл тэр бас жоохон хүүтэй харилцаатай хүн байдаг мэдгүй.
одоо нэг дуурдаггүй хүнтэй юм ярихгүй тэгээ юм асуух юм лөөдөөс хийгэг гэдэг нэг юм дургуур гэдэг хүмүүс байдаг штэ. Тэгэл одоо бас нэг бол ерөөсө дандаа ингээд нэг хүнийг харьцуулаастай байдаг хүн байдаг. Тэгэл тэр одоо намайг тэгээд хараа яа. Би тэрний хажууд ийм жижиг үү. Тэр намайг бол жижиг штэ гэл ийм хүмүүс. Тэгээд энэ буруу гэдгийг энэ хүн хэрвээ сануулах юм бол би ийм л хүн штэ гэдэг. Энэ бол ерөөсөө бидний өөрсдийнхөө гим нүгэлтэй байдлаа хаацаалах шалтгаан ерөөсөө биш ээ гэсэн. Библи бидэнд юу гэж хэлдэг вэ? 2 дугаар Коринтын 5:17 дээр. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэр нь шинэ бүтээл мөн. Харагтун хуучин нь өнгөрч шинэ болсон байна. За надтай хамт чанга уншаач 1 2 3. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун хуучин нь өнгөрч шинэ болсон байна гэсэн. За шинэ бүтээл гэдэг нь тийм ээ хуучин хандлага, хуучин зан ааш, хуучин дадал зуршил, хуучин юм одоо юмд реакцлдаг нөө хариу үйлдэлүүд, нөгөө хуучин амьдралын хэв маягууд, нөгөө нэг хуучин чивэлт нөгөө нүгэлт үзэл үзэл бодлосоо ингэж өөрчлөгдөн шинчлэгдэх ёстой гэсэн үг. Шинэ бүтээл гэдэг нь. Бид тэрийг ингээд зүгээр өөрсдөө сайн чагнаад эргээд нэг чагнаад үзвэл би юу н яагаад байна? Би юу н ямар ааш гаргаад байна? Би юу н ямар хүн бэ гэж бид нар бодоод үзэх юм бол нөгөө хуучин амьдралаас хуучин хүнээс минь үлдсэн зүйл бид нар зөндөө байгаа гэдэг байхгүй. Тэгээ энэ өнөөдөр та бидний юу юун дээр гай авчирч байна вэ? Хүмүүстэй харилцаан дээр, бурханд үйлчлэл дээр, тийм ээ? Тэгээд одоо итгэлийн амьдралдаа энэ сүнслэг байдлаар өсгөж чинь саад болдог гэж утгатай. Нөгөө энэ 3 гол зүйл дээр л доголдоод эхлэх юм бол та ерөөсөө нэг тийм будилж эхэлнэ. Юу болоод байгааг ойлгохгүй болно. Хүмүүстэй харилцахгүйгээр бид нар хэрхэн амьдрах юм. Гэтэл чин та өөртөө чин гэж одоо баг тооч шахуу харилцдаг хүмүүстэй харилцаа муутай болчихвол яах вэ? Та ганцаард шүү дээ. Ганцаараа байх сайн биш гэдээ Библиэлд хэлсэн байгаа. Тэгэхээр бид нар харилцааг босгож, байрж, бид нар хадгалж, бас бид нар өрөөж явах хэрэгтэй. Тэтгэж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ харилцаа чинь ерөөсө дороо нураа унцдаг гэдэг л шүү дээ. Үйлчлэл, бурханд үйлчилж байгаа шүү дээ. Бид нар чинь бурханд үйлчлэхийн тулд дуудагдсан бүтээгч хүмүүс байгаа байхгүй. Тэгэж бүтээгчгээд энэ зорилгынхаа дагуу, энэ зориултынхаа дагуу бид нар бурхандаа үйлчлэхгүй байна гэдэг чинь бид нар бурханы хүсэл нийцэхгүй байна. Нийцэхгүй зүйлийг хийгээд байна. Бид нар хожим нэг бурханы өмнө очих үед бид нар чинь юугаа хэлж хуухаа майжх вэ? Тийм ээ? Тэгээд биднийг сүнсээрээ өсөхгүй бол яах вэ? Яг л нөгөө Паул нэг Коринт хотынхныг шүүмжилсэн байдаг шүү дээ. Үүдий би одоо та нар дээр очисон чинь аль хотынхныг гэдэг л нэр очисон ч ерөөсөө би том хүмүүстэй насанд хүрсэн тэр хүмүүстэй ярьж байгаа юм шиг би ярьж чадсангүй, ойлголцож чадсангүй. Та нар нөгөө л нэг юм жижиг саажиг асуудал, нөгөө л нэг гуйлахчин залбираад за би нэмж байгаа шуучлаарай. Зүгээр нөгөө л нэг жижиг саажиг асуудал ээж аав би хургаа зүсцэн гэл ингээл явж байгаа юм. Гэтэл та нар ч одоо бусдыг ингэж халамжлах тэгээ дөнгөж ирж байгаа шинэ хүмүүсийн төлөө та нар бүр эцэг их шиг нь байх ёстой тэр цаг өнгөрчгөөд гэдэг. Яг л нөгөө нэг сүүх өгсөн хүүхд шиг хатуухан бүлэх юм хатуухан мах өгчгөөр жажилж идэж чадахгүй гахаж үчгээд байгаад ийм хүмүүс болж хүндхэн сургаал заахаар унжигаад ойлгохгүй ингээд ундаг хүмүүс болжээ гэж. За тэгвэл зан араншингаа Христэд захируулж сурах 4 алхмыг сонсъё. Өөрийгөө зөв таних вэ? Би өөрийгөө мэдэн штэ гэж та бодож болно. Гэхдээ ямар үед та бүр яг өөрийгөө нөгөө хуучин хүнээ, өөрт чинь байгаад байгаа нөгөө нэг мухаа хүнээ мэдхүү хөтер хин нэгэн танд хэлдэг байхгүй тэр. Тэгээ пастор хүнийг үнэхээр сайн пастор үгүй юу гэдгийг эхнэр нь мэддэг гэдэг тийм хошин үг байдаг. Тэгээ та ядаас нэг энэ юу нь ямар хүн юм бэ гэж мэдгийг бол манай хүнээс очиод асууж болно шүү дээ тий. Тэгэн бол бас нэлээд юм ярих байх. Тэгээ хамгийн гол нь би их найрц учраас бас одоохондоо ярих байхаа. За. Өөрийн зан араншингаа таних нь сул талаа зөвшөөрөх тий. Би ийм буруутай гэдгээ зөвшөөрөх.
Тэгээ хэрхэн Бурхны хаанчлалын төлөөх юм давуу тал бас болгож би өөрийн заг аршгаа өөрчлөх үү гэдэг дээр тийм төвлөрч, залбирах, дуулуурлах, зориулт гарган суралцах явдлыг ярьж байгаа. Хоёрдугаарт нь ариун сүнсэнд захирагдах. Өөрийгөө өөрчлөхөд хүний өөрийнх нь хүч хүрэхгүй. Тэгээ жинхэнэ өөрчлөлт нь биднээс юу шаарддаг вэ гэхээр залбирлын амьдралыг шаарднаа. Үнэн сэтгэлээсээ гимшиж эргэхийг шаарднаа. Бас Бурхны амьд үгээр үргэлж хооллохыг шаарддаг. Хэрэв танд Бурхны ариун сүнс тантай хамт байгаа бол эдгээр зүйлс байг шаарддаг. Та хэн нэгнээс сонсож олно, хэн нэгнээс харж олно, та энд тэндээс уншиж олно, таны үзэж байгаа кинон дээрээс ч гэсэн бас Бурхан танд үнийг харуулах, ариун сүнс танд сануулах болно. Энэ хүн залбирч биш. Би залбирдаг билүү. Тэгээд тэгсэн мөртлөө та үргэлж залбирахгүй болвол та ариун сүнсэнд өөрийгөө захируулахгүй байна гэсэн. Бурхны үгийг ингээд гүйлгэж уншдаг мөртлөө амталдаггүй, бодож үздэггүй, бясалгадаггүй болвол эн чинь бас түүхий. Хоолыг та бүхлээр нь залгаад байна л гэсэн үг. Сайхан хорхог юм уу гэж ястан залгичээ гээл те. Итгэн л гол нь те. Гэтэл яг үүндээ тэр чинь амтлах хэрэгтэй. Шимт хижээл нь бидний эд исэн шингэж явах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэний тухай ярьж байна. Тэгвэл ариун сүнс захирагдана гэдэгтэр бид нар голчлон юу гэж ойлгодог вэ гэхээр ариун сүнсээ та дүүргээрээ гал тэгэл Бурхны сүнс бунгууд би нэг амар хүчтэй хүн болоод ерөөгөөл айгуу хүч гаргаал гайхамшиг үлдээл иш үзүүлэл энэ чинь зүгээр илрэл шүү дээ, тийм ээ. Ариун сүнс хамт байгаагийн илрэл гэж хэлсэн. Харин яг ариун сүнс хамт байгаа яг таны амьдралд байна. Та ариун сүнсэнд өөрийгөө захируулж байгаагийн үр жимс нь юу гэхээр нөгөө яриад байгаа үр жимсүүд бидний амьдралд ургана гэсэн. Ингийн тулд бид нар ариун сүнсэнд захируулах хэрэгтэй. Тэгээ энд бид гурван зүйлийг үндсэн хийх хэрэгтэй байна. Нэгдүгээр нь юу вэ? Бид нар залбирсаар л ахта. Залбирлын амьдралыг шаардна. Хоёрдугаар нь юу гэнэ? Үнэн тийм сэтгэлээсээ гимшилтэй амьдралыг харж. Тэгээ гуравдугаарт нь юу? Бурхны амьд үгээр тэжээгдэх тухай ярьж байгаа. Халелуя. Амен. За тэгээд гуравдугаарт нь дөрөв алхам ярьж байгаа. Нэгдүгээрт нь өөрийгөө тань, өөрийнхөө тухай бод. Би чинь хэр муухай хүн бэ гэж те. Тэрийг мэд тэнгүүтээ энэ маань өөрчлөгдөх ёстой гэдэгт бид нар чин сэтгэлээсээ хандах ёстой. Хоёрдугаарт нь Бурхны ариун сүнсэнд бүрэн захирагдах хэрэгтэй. Гуравдугаарт нь Бурхны үгэнд дуулуурлаарай. Бурхны үгэнд дуулуурлаарай. За Колосе номын 3:12 дээр тиймээс Бурханаар сонгогдсон энэ Бурханаар гэдэг энэ үг бас зогсон ч үг ч юм уу үгүй ч юм уу бас би энэ дандаа эргэлздэг. Бурхан байхаар сонгогдсон гэсэн утгатай биш үү? Бурхан биднийг сонгосон. Тэ? Бурханы Бурханы сонголтонд ингээд тоогдсон хүмүүс ариун хийгээд хайрлагдагсдын хувьд та нар өрөвч зүрх, инрэл, даруй дүлгөөн зан, төвчээрийг өмс гэж Колосегийн 3:12 дээр хэлсэн. Юу гэнэ? Өрөвч зүрх, инрэл, даруй дүлгөөн зан, төвчээрийг өмс. Нэг дөрөв юм хэлсэн. Өрөвч бай. Тэгээ өрөвч зүрхтэй бай. Инэрдэг бай. Бас даруй дүлгөөн зантай бай. Тэгээ төвчээрийг өмсөө. Хайрын хүн эхнэр нөхөр хоёр нэг хайрлын анхны хайр бол ерөөсө нэгнийхээ хоёр нь гадна төрхөнд явдаг шүү дээ. Эхлээл ерөөсө тэр чинь залууч байна. Тэгэл сайханд нь татагдана. Тэгэл энэ л хүнтэй хамтаа хийгээд. За дараа нь гэрсний дараа бол ерөнхийдөө нөгөө хамтдаа энэ хайрандаа суралцаж эхэлдэг. Тэг хамгийн гэр бүлийн амьдралын хамгийн төгс хайр юу гэхээр нэг өрөвддөг хайр гэж байгаа байхгүй. Иш намайг унаад өгөхөр энэ маань яах юм бол тоо гэ. Тэхийн тулд би амьд сэрүүн байх хэрэгтэй боллоо та. Тэ? Эсвэл намайг яхаас өмнө гэл. Би сая нэг түүх сонсч ирсэн. Тэгээд сайхан нэг хүний юу аавч лөө насурсан байна. Тэгээд тэгсэн чинь юу болсон гэсэн чинь ерөөсөө ингээд гэрийнхаа хамаг юмнуудыг сайхан цэгцлээ, байраад энд тэр хүүхдээ энийг өгнө, энэ хүүхдээ энийг өгнө гэ бүр үхэлдээ бэлтжижсэн юм шиг байна гэж байгаа байхгүй юу. Тэгээ би тэр хүн ингээд нөгөө юм өндөр мэдрэмжтэй хүн учраас энийг хийсэн гэж бодохгүй. Удаан өвдсөн учраас угаасаа би явах нь ойлгомжтой боллоо. Харин энэ хүний хайр бол төгс хэмжээнд очиж шít. Бусдыгаа өрөвдөж байна тийм ээ. Тэгээд өрөвдөлтөө юу гэж яасан надаас хойш хүүхдүүд маань ийм байгаасаа, эхнэр маань ийм байгаасаа гэж ийм сэтгэл тавьж байна гэсэн.
Тэгэхээр бид нар бас ингээд энэ өрөвч зүрх гэдэг бид нар үнэхээр ойлгох хэрэгтэй. Нэг энерги хэрэгтэй болно. Тэгээ хайрыг улам илүү төгөлдөр болгодог зүйл өгтөр нэгнийхээ өмнө даруусч өөрийгөө нөгөөдгөөсөө дор гэж үз. Нөгөө хүнийгээ өөрөөсөө байнга дээр гэж үзээ гэсэн байгаа шүү дээ. Тэгээд төвчээр бидэнд яалтж авахгүй хэрэгтэй болно. Тэ төвчээр үнэхээр яалтж авахгүй хэрэгтэй бол. За энд Библи энэ үгсийг хэлэхдээ за нэг зарим нэг одоо нэг тиймэрхүү ааш араншинтай хүмүүст үнийг зориулсан юм а гэсэн үг нэгч байхгүй юм чи. Бүх итгэгч нарт хандаж хэлсэн үг байна. Манайхаа ер нь амен гэж л хэлэхгүй л байгаа тань те. Гэд мен гэж байгаа шүү дээ те. Оо мен биш амен шүү дээ те. За дөрөвдүгээр талд өөрчлөлтийг өдөр тутмын амьдралдаа шингээж үнэртүүлэх, харуулахгүй гэдэг зүйлийн тухай ярьж байгаа. Бидний өдөр тутмын амьдралд өөрчлөлт явагдаж байгаа хэвээр. Одоо би тэгж яриул яах вэ? Би одоо 33 жилийн өмнө анх сүмд иржсэн бол 33 жилийн өмнө өөрчлөгдсөн юм уу? Тэгээ одоо тэрнээс хойш нэх өөрчлөлт хэрэггүй байгаа маа л гэд ингээд байвал. Гэхдээ одоо яг энэ бол худлаа үг байхгүй юу, тийм ээ? Өдөр болго бид нар нөгөө нүгэлтэй үнтэйгээ тэмцэж байгаа үстэй. Өдөр болго нөгөө нэг нүгэлтэй хүн чинь байсаар л байгаа байхгүй юу? Бид нар бол тунхагладаг. За миний нөгөө хуучин нүгэлтэй хүн аль хэдийн Есүс Христтэй хамт загламаа дээр цовдлогдсон нас урсаа. Одоо ерөөсөө байхгүй л гэж бодоод байгаа. Гэтэл бидний энэ нөгөө амьдралын хэв маяг зан араншин дотор маань нөгөө хүн маань байждаг. Эдгээрт бид нар ерөөсөө боломж өгч болохгүй. Манай баг хүү яг яагаад гэсэн ойлгосонгүй. Идчихсэн чипсээ орныхаа араар хийгээ тэр чигээр марцсан байгаа байхгүй. Тэгээ нөгөөдг нэлээд удсан юм шиг байгаа байхгүй. Тэгээ одоо яг хүүтэн сэрүүн болцсон болохоор янз бүрийн амтан цугласангүй л дээ. Чи амтан цуглуул яа. Хамгийн гол юм яг тэрнээс олж загнуулчлаа юм л да. Тэр нөгөө тийм хуучин тийм өмхий самхаатай нөгөө ялзарч байгаа хүнээ бид нар хадгалах тусам амьдралд илүү өмхий, үнэрцэн хэвээрэл байх болно. Харин Бурхны буюу Христийн анхлын тэр үнэрт тэр зан чанар бидний амьдралыг, бидний зүрх сэтгэлийг, оюун бод бүх зүйлийг маань дүүргэх үед анхлын үнээр хангалах болно. Нөгөө нэг өмнөд Америкт тэр ширэнгэн ойд очоод сайн мэдээ тараагч нар нэг юм бүр юм нэг хүн иддэг зэрлэг гарууд дээр очоод сайн мэдээ ярьсан. Тэгээд Есүсийн тухай яриад ингэсэн чинь нөгөөдөл нь сонсч яснаа. Та нарын яриад байгаа энэ хүн манай энэ тосгонд амьдрдэн шүү дээ гэсэн ба. Тэгсэн чинь нөгөө сайн мэдээ ярьж байсан хүмүүс нь бүгдээ гайхсан ба. Тэгээд тэр яг Есүс шиг ийм сайхан зан чанартай юу гэсэн чинь тийм ээ л. Яг та нарын яриад байгаа юм ч байгаа шүү. Тэгээд тэр хүнтэй чи уулзч болов. Тэгээд тэгдэгрээ. Тэгээ нөгөөдөл чинь дагуулад очиж чи зүгээр нэг сайн мэдээ тараагч гараад ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэд нартай хамт амьдраад тэдний дунд байхдаа энэ хүннээс юу харагдаад байна вэ? Нөгөө өөрөвч зүрх, тэ? Нөгөө л инэрдэг, тэр даруй дүлгөөн байдал, яг Христийн зан чанар бусдад харагдсан байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр Библи бол зөвхөн нэг иймэрхүү зан чанар нь өөрчлөгдөх ёстой хүмүүст л зориулсан зүйлээ гэж юусоо хэлээгүй. Тэ? Энэ бүх итгэгч нарт хамаатаагаар ингэж хэлсэн байна. Тэгэх юм бол өөрчлөлтийг бид нар өдөр тутмынхаа амьдралд ингэж үргэлж шингээж, үнэртүүлж, харуулж бид нар амьдрах ёстой бол. Зан араншин өөрчлөгдөх нь нэг өдрийн ажил биш л дээ. Ууртай хүн уураа захирах дадлах хэрэгтэй болно. Аймхай хүн зориг гаргах дадлах хэрэгтэй болно. Хүүтэн одоо харилцаатай хүн хайраа илэрхийлж сурах тийм дадлаг хийх хэрэгтэй болно. Христийн зан чанараар өөрчлөгдөх нь цаг хугацаа шаардсан удаанч гэлээ бидэнд бодтой өсөлтийг авчирт юм аа. За нэг хоёр хүний жишээ товчхон яриа. За Петр, Есүсийн дагалдагчийн нэг. Их огцом. Есүс одоо өөрийг нь хүмүүс хавчиж загламаа цовдлох тухай ярингууд хойноос нь татаад юу гэдэг лээ. Багшаа ийм бити яриараа гэж. Тэгж яагаад Есүс загнуулж байгаа шүү дээ. Есүс загнахтаа юу гэдэг лээ. Зайл сатана. Тэ. Нэг өдөөс нь ингээд Есүс зайл сатана гингүүд би одоо амар юм чөтгөртэй хүн гэж л одоо бодогдож шүү дээ өөртөө.
Үнэхээр сатан тэр хүний амд нөлөөлсөн дах л та. Тэгээд Есүс бодиттой байдлыг харж байгаа. Харин тэр хүн бодиттой байдлыг харахгүй байгаа. Мэдэхгүй байгаа. Тэгээд тийм учраас хүмүүс бид нар өөрсдийнхөөрөө биш Бурхны одоо харж байгаа, мэдэрч байгаа бид нар өөрсдийгөө өгөх ёстой гэсэн. Ингэж бидний амьдралд өөрчлөлт. Тэгээд Петр түүргэн огцом, хурдан бодлого үйл хийдэг, гаргадаг. Тэгээд бас Есүсийг 3 удаа үгүйсгэсэн юм хүн ба. Бас их төрөмгийн хүн байсан. Юм л бол хамгийн дөрөнд дуурчаадаг юм хүн байсан бол Есүс түүнийг ашигласан уу? Есүс түүнийг ашигласан уу? Тийм ээ, Есүс түүнийг ашигласан. Бурхны ариун сүнсийг хүлээн авсныхаа дараа тэрээр эрч хүчтэй, ухаалаг, төвчээртэй Христийн төлөө бат цогсогч, сайн мэдээний төлөө амиа өгсөн нэгэн болсон юм аа. Хоёр дахь жишээ нь Паул. Анх одоо Христэд итгэгч нарыг хавчиж исэн хүн. Бид нар Үйлс номын 9-р бүлэг дээрээс эхлээд харуул Христ түнтэй уулзсан ба. Түүнээс өмнө тэр ямар хүн байсан гэхээр Христийнхнийг хавчигч, бас хит улаарсан тийм шашны тэмцэгч, үзэл бодлынхоо төлөө аллаг хавчлаг үйлдэгч тийм хүн байсан. Харин ариун сүнс түүнийг өөрчлөхөд тэр түүний арын шин Христийн хаанчлалд үнэхээр ашиг тустай нэгэн болж өөрчлөгдсөн баг. Түүнд байсан, олж авсан, өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэг, ойлгоогүй, бүрэн харж чадаагүй байсан тэрл бүхэл нөгөө нэг Библийн дагуухт бүх ойлголтууд нь Христээр тайлагдсан. Тэгээд одоо тэр чинь өөрийгөө би бол хамгийн адгийн хүн гэж өөрийгөө бүр цоллож байгаа шүү дээ. Тийм ээ? Гэсэн ч түүнийг одоо Бурхан хэрхэн агуугаар ашигласан бай. Тийм. Тэр энэ шинэ гэрээний бүхэл бүтэн 13 загтлыг бичих хүртлээр бусдад тэгж бүр өрөвч сэтгэлээр хандж байгаа байхгүй. Та нар Христ рүү ирээрээ итгэлээ ингээд Христтэй ингэж итгэлийнхаа тал дээр нэг нэгэндээ ингэж хайраар хандаараа битгий ийм юмд хадуураараа ийм юм битгий гажуудаараа гэсэн ийм загтлуудыг тэр чигээр бичиж үлдээсэн байгаа байхгүй. Христийн зан чанараас л ийм үр жимс гардаг байгаа. Тэгэхээр анд нөхдөө Христ таны арын шин зоригтой болгож өгдөг. Тийм ээ бид бол бүгдээрээ янз бүрийн зан арын шинтэй. Зан арын шинтэй байх гэдэг бол нүгэл биш ээ гэсэн. Энэ буруу ш. Гэхдээ Христэд итгэгчийн зориг бол өөрсдийн тэр муу тийм арын шингаар амьдрах биш. Христээр өдөрдүүлж амьдрах гэдэг нь бидний зориг. Өөрсдийн арын шиндаа захирагдах биш. Харин Христэд захирагдах гэдэг нь бидний амьдралын зориг. Хуучин хандлага өмөрдөг нэгэн биш, харин шинэ хүмүүс болох гэдэг бол бидний амьдралд өгсөн зориг. Бурхан таны давуу талыг өөрийнхөө хаанчлалд ашиглах болно. Таны нөгөө сул талыг тэр өөрчлөөд. Тэр анханасаа тантай хамт танаар дамжуулж тэр хийхийг хүссэн зүйлээ гүйцэхдээ энэ нь эзнийг алдаршуулах болно. Таны сул талыг Христ өөрчлөн эдгэж тэр ариусгаж чадна. Тэгвэл та одоо өөрийгөө Христэд даатгах л үлдлээ. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая.